Төрийн ордондоо 7 дахь жилдээ болсон эдийн засгийн форумын нэг салбар хуралдаан нь бол ногоон бизнес гэдэг ийм салбар хуралдаан байсан. Ногоон бизнес буюу одоо энэ сэргээгдэх эрчим хүч гэх мэт байгалийн баялаг дээр биш харин сэргээгдэх байгалийн нөөцлөөр суурилсан эдийн засгийг бид нар цаашаад яаж хөгжүүлэх юм бэ? Ямар загварыг мөрдөн ажиллах ёстой юм бэ гэдэг энэ сэдвээр ярилцлаа шүү дээ. Та бол одоо Clean Energy гэдэг энэ Монголын анхны салхин паркийг байгуулсан компаниг тоглож байгаа хүний хувьд бол мэдээж энэ салбар хуралдаанд ач холбогдол өгч анхааралтай болцсон байх гэж би бодож байна. Тэгэхээр өнөөдрийн салбар хуралдаанаар та нар яг ямар асуудлыг ярилцав? За өнөөдөр Монголын эдийн засгийн форум 7 дахь удаага болж байна. За өглөө Юнки сайд илтгэл тавьсан. За эдийн засгийн хөгжил ирээдүйд ямар байх юм бэ гэдэг ийм асуудал бол улс орн болгонд тулгарсан асуудал шүү дээ. Тэгэхээр дэлхийн эдийн засгчид бол юу гэж үзэж байгаа юм бэ? Энэ эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх гэдэг. За тогтвортой хөгжлийн одоо 3 үндсэн тулгуур нь нэг нь эдийн засаг өөрөө хөгжиж байгаа. Хоёрдугаарт хүн өөрөө чадвартай байх. Ирээдүйд чадвартай хүмүүсээр зах зээл өрсөлдөнө гэсэн үг шүү дээ. За нөгөө талаар байгаль орчныг хамгаалах. Байгаль орчныг хамгаалаад байвал энэ тогтвортой хэрэг одоо эдийн засгийн хөгжил байгаль орчин сөрөг нөлөө үзүүлээд байвал тэр эдийн засгийн хөгжил тогтвортой биш гэсэн ийм агуулга. Тийм учраас одоо энэ эдийн засгийн хөгжлийн 3 тулгуурын нэг нь байгаль орчныг хамгаалах юм аа. За өнөөдөр бидний ярьж байгаа гол асуудал бол одоо агаарын бохирдол гэж хүн болго ярьж байгаа шүү дээ. Тэнд өртөхгүй байгаа Улаанбаатарын иргэн гэж байхгүй. Өөрөө ч гэсэн л одоо агаарын бохирдолд нэрвэгдэж байгаа. Би ч гэсэн үлжингээ ханаад үрээд дорд таниалгаал явж байна тийм үү. Тэгэхээр энийг багасгая гэсэн энэ бол нөгөө л одоо тогтвортой хөгжлийн нэг байгаль орчныг хамгаалах ногоон хөгжил гэдэг юм дээр гарчиж байгаа байхгүй юу. Тэгээ энийг хөгжүүлэх үндс нь бол агаарын бохирдлыг багасгах одоо энэ байгаль орчныг хамгаалах энэ одоо дэмжих энэ бол сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой юм аа. Өнөөдөр салхитын цахилгаан станц 1 кг нүүрс төлөхгүй 1 литр ус хэрэглэхгүйгээр цахилгаан үйлдвэрлэдгээрээ илүү ач холбогдолтой юм. Ер нь цаашдаа агаарын бохирдлыг багасгийгвэл одоо усан цахилгаан станц салхин цахилгаан станц цаашаа нарыг ашигласан одоо юм сэргээгдэх эрчим хүчний их усүрээр ажилладаг станц энийг төлхөө ашиглахгүйгээр энэ асуудлыг шийдэж чадахгүй юм аа. За энэ дээр өнөөдөр одоо бид нар ямар үр дүнд хүрчээ ямар төвшөнд байгаа юм бэ тийм ээ. За энэ салбарыг хөгжүүлэхэд ямар ч улсад бол төрийн дэмжлэг хэрэгтэй. За энэ Монголд байгаа юу? За өмнө нь сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг Монгол улсын их хурл баталсан. Эний хөтөлбөрийн хүрээнд бол манай төсөл одоо дэвшигдэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд манай төсөл хэрэгжсэн. За 2007 онд сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдсан. За ингээд цаашдаа энэ онд ч гэсэн Монгол улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үзэл баримтлал бас улсын их хурлаар батлагдсан. За энэ дээр цаашдаа ногоон хөгжил сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ гэдэг энэ үзэл баримтлал бол яг боддоор тусгагдсан. За нөгөө талаар бол Монгол улс чинь бол олон улсын хэмжээнд энэ ногоон хөгжлийг дэмжиж байгалаа хамгаалъя гэдэг дээр маш их идэвхтэй ажиллаж байгаа шүү дээ. 1993 онд ерөнхий сайд Бямбсарангуй Жиниор орж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийг батлахад одоо Монгол улсын ерөнхий сайд орж исэн. Тэрнээс хойш Киотогийн протоколыг батлахад Монгол улс идэвхийлэн оролцож манлайлж байсан. За дээрэс нь Канкунд болсон, Копенхагенд болсон уур амьсгалын энэ том хурлуудаар Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэж очиж энд одоо дэмжлэг үзүүлж байсан. Хамгийн сүүлд гэтэл өнгөрсөн оны 9 сард болсон дэлхийн уур амьсгалын талаар болсон нэгдсэн үндэсний ассамблей дээр Монгол улсын ерөнхийлөгч очиж эмзэж үгэлсэн байгаа.
За мөн одоо энэ чиглэлээр Монгол улс чинь гадааддаа маш олон бичиг баримтад оролцоод маш олон конвенцэд оролцоод үүрэг хүлээсэн байна. Тэгтээ зэрэг бид нар бол цаашдаа ногоон хөгжил гэдгийг одоо дэмжихгүй байх, энээс ухрах одоо ийм үндэсгүй байгаа юм. За нөгөө талдаа яагаад дэмжих ёстой юм бол Монгол улс өөрөө тэр сэргээгт гэрчмчний ариун их нөөцтэй юм. Одоо Монголын говь итгэгч нь дэлхий дээр байгаа сэргээгт гэрчмчний одоо нар салхины эрчмчний ариун нөөцтэй хэдхэн жижигхэн цагийн нэг нь Монголын говь байхгүй юу? Тэгэхээр энийг цаашдаа ашиглах, энийг дэлхийн зах зээл дээр гаргахад энэ сэргээгт гэрчмшийг ашиглаж энийг одоо хүмүүст үзүүл энэ маш чухлаа. Тийм учраас бид нар 2007 оноос эхлээл одоо хуулийн эрх зүйн бий болгосон, дараа нь одоо салхитын цахилгаан станц гэдэг анхны цахилгаан станц 13 онд ашиглалтанд орлоо шүү дээ. Тэгээ энэ бол Улаанбаатараас ойрхон энэ чинь 70 км зайд байгаа шүү дээ. Гэтэ зэрэг энэ чинь бол нэгдүгээрт хүмүүст үзүүлэхэд их амархан ойрхон. За хоёрдугаарт ер нь энийг одоо ажиллаж болдго юм уу гэдгийг бас нэг үзүүлэх юм төсөл. Яг монголчууд чинь ингээл юмыг сонсоол байдаг тий. Тэгтээ зэрэг сонсоод байхдаа ер нь юм чи тавхгүй шүү дээ. Яг бодит байдал дээр очиод үзээд за яаж ажилтг юм байна. Үйл ажиллагаа ямар явж байгаа юм байна. Энийг үзсний дараа өвн болгоныг дүгнэлт өгнө дөө. Тийм учраас нэгдүгээр одоо хүмүүст үзүүлэн таниулах, хоёрдугаар Монгол улсад ер нь цаашаа энэ сэргээгт гэрчмчний салбар хөгжих эсэх нь бол манай энэ станцаас нэлээд шалтгаалж байгаа юм төсөл. Жишг төсөл болсон гэж байна. Тэгэхээр араасаа хэр олон яг ийм жишг төрлийн төслүүдийг дагуулсан юм бэ? За өнөөдөр сайн шиндэд төслийг хэрэгжүүлэхээр одоо Германы санхүүжилттэй Еврокан гэдэг байдаг штэ. Тэр хүмүүс одоо ажиллаад явж байна. За Чойрт салхин станц барьна гэдэг Айд энерги Туркийн хөрөнгө оруулалтаар барьна гэдэг бас ярьж байгаа. За мөн өнөөдөр цогццэд 51 ваттын станц барихаар одоо манай Ньюкомын улсууд бас ажиллаж байгаа. Цаашдаа энэ гурван төслийг хэрэгжих шатандаа явж байна гэсэн. Тэгэхээр та хүмүүсээ хэлээ 2013 онд одоо энэ салхин парк үйл ажиллагаа эхэлсэн гэдэг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ салхин паркийн бас үйлдвэрлэж байгаа эрчим хүчээ зарим тохиолдолд 100% одоо бүдийг нь төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлэх боломж нь бас хязгаарлагдмал байдгаа гэдгийг та бас нэг удаагийн хурал дээр онцолж байсан. Энэ сэргээгт эрчим хүчний давуу тал үр ашгийг бол одоо ер нь хүн болгон мэддэг боллоо. Байгаль орчин дээлтэй гэдгээс нь төсөөлөл хүн болгон мэддэг боллоо. Гэтэл яагаад та бүхэн одоо үйлдвэрлэсэн эрчим хүчтэй ингээд бүдийг нь төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлэх боломж нь бас ингээд хаалтаад идэв юм. Бид нар 13 оны 6 сарын 20-нд ажиллагаагаа эхэлсэн. Тэрнээс хойш нийт 350 сая орчим киловатт цагийг үйлдвэрлээд төвийн шугам сүлжээнд нийлүүлсэн байна. Тэгэхээр төвийн шугам сүлжээч өөрөө нүүрсээр ажилладаг станцуудаа. Нүүрсээр ажилладаг станцын ачааллыг хурдан хугацаагаар багасгах, хурдан хугацаагаар ихсгэх боломж нь хязгаарлагдмал байгаамаа. Тэгвэл зэрэг салхич өөрөө бас хүн захирагдахгүй одоо байгалийн давгчгүй хүчин зүйл шүү дээ. Тэгвэл зэрэг хэрэглээ бага шөнийн цаг байна тийм үү? Тэр үед зарим нь салхитай байна. Тэр үед цахилгаан станцууд ачааллаа доош нь дарж чадахгүй. Тэгвэл зэрэг одоо бид Оросын холбооны улс руу экспортлох эсвэл одоо ачааллаа багасгах ийм одоо асуудал тулгарна. Оросын холбооны улсаас экспортлж байгаа цахилгааныхаа хэмжээг багасгах, тодорхой хэмжээний сэтрүүлбэл цааш нь одоо шугамын чинь тасалж гэдэг юм уу, торгуул дэлнэ гэдэг юм уу, ийм одоо дарамттай байдаг учраас одоо манайхыг шөнийн цагаар хязгаарлаж байгаа. За энэ бол өнгөрсөн 14 оны төгсгөлөөр бол хайцангуй бага байсан.
илүү хөв. За 15 онд бол дунджаар нэг 7 орчим байсан. 7-8 %. За 16 он гараад бол нэлээд нэмэгдэх төвтэй байгаа. Гэхдээ энийг бол диспетчерийн үндэсний төв эрчим хүчний зохицуулахаар одоо ярьж байгаа. За оны төгсгөлийн дүнгээр бол бид нар ямар ч бас нэг 10-аас доош хувьд аваачих байхаа гэсэн ийм зорилготой ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тийм та бас ярьсанхаа ихэнд энэ олон улсын гэрээ конвенцуудад бол бид нар хангалттай хэмжээнд бол маш их төхийлөн оролцоод ингээд гарын үсгээ зураад олон улсын конвенцуудад нэгдчихсэн гэдгийг хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ сэргийдэх эрчим хүчний яг танаатай адилхан бусад төслүүдийг дэмжихийн тулд эрх баригчид үнэхээр одоо яг тэр олон улсын гэрээ конвенцад гарын үсэг зурж байгаагаа адил дотоодтой хууль тогтоомжуудыг бас яг цаг хугацаанд дор гаргаж чадж байна. Үнэхээр одоо бидний сэргийгдэх эрчим хүчний танаа дээр жишээлбэл салхины том турбинуудыг бол дандаа импортоор оруулж ирж байгаа шүү дээ. Нарны хавтангуудыг мөн л ихний ээлжинд бид импортлохоос өөрсдөө үйлдвэрлэхгүй байна. Тэгэхээр тэр бүх тоног төхөөрөмжүүдийг жишээлбэл импортлж оруулж ирэхэд хил гайлын татвараас чөлөөлөгч байдаг юм уу одоо яг энэ салбарт эрх баригчид хангалттай дэмжлэг үзүүлж чадж байна одоо энэ бодлоор. Одоо хууль эрх зүйн орчин бий болгоно гэж яриад байгаа шүү дээ. Тэрнийг ярьж байгаа шиг байна. Тэгэхээр өмнө нь одоо хөтөлбөр байгаа, хууль байгаа, үзэл баримтлал байгаа. За энэ бол нэг талаас бодлогын дэмжлэг. Нөгөө талаас манай тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд төрөөс үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг бол гайл нэмэгдсэн өртгийн татвараас тоног төхөөрөмжийг чөлөөсөн. 100% чөлөөлж байгаа. 100% чөлөөсөн. За энэ бол маш том дэмжлэг шүү дээ. Хэрвээ одоо энийг чөлөөлөөгүй бол бидний өдөр дадлж 10 хэдэн % дахиад нэмэгдэж шүү дээ. Тэгээ энийг бол цаг хугацаанд хийсэн. За энэ биднийг төслөргжүүлэхэд чөлөөлөгдсөн хууль одоо жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гайл нэмэн өртгийн татвараас чөлөөлөх энэ хуультай авсрагдсан байсан. За энэ сүүлд нь энэ улсын их хурлын зарим гишүүд, их хурлын гишүүн оюун, гишүүн ахлаад энэ хуулийг тусад нь сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гайл нэмэн өртгийн татвараас чөлөөлөх болгож сая явуулчихлаа гэж батлагдлаа. За өнөөдөр энэ хуулийн хүрээнд одоо яг ямар тоног төхөөрөмжүүдийг чөлөөлөх гэж байгаа юм бэ? Энэний одоо жагсаалтыг хийн. За энэ бол сангийн яамнаас хийгдээд энэ засгийн газрын хуралд оруулж батлуулах ёстой. За энэ ажил бол хийж байна. За энэ дээр бол нарны станцын тоног төхөөрөмжүүд, салхины станцын тоног төхөөрөмжүүд байх юм аа. Энэ бол цаашдаа энэ Монголд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд маш чухал дэмжлэг үзүүлсэн ийм хууль эрх зүйн бичиг баримт бий болсон гэж үзэж байна. Таны дурдсанаар бол одоогийн байдлаар 3 төсөл хэрэгжих шатандаа явж байгаа юм байна. Нийтдээ 4 төсөл болох нь. Тэгэхээр салхины тийм. Тэгэхээр энэ бүх одоо салхин паркууд ажиллаад эхлэхэд манай эрчим хүч үйлдвэрлэж байгаа эрчим хүчин эзэслэг нэг сэргээгдэх эрчим хүч бол маш бага байдаг шүү дээ. 7-8 оны би нэг ойролцоогоор санаж ийн хэдэн хувь болж өсөх юм бэ? За цаашдаа энэ салхины эрчим хүчийг бүрэн ашиглахад усан цахилгаан станц заашгүй хэрэгтэй. Өнөөдөр Игийн голын усан цахилгаан станцыг барина гэд эхлээд явж байна. Хэрвээ Игийн голын усан цахилгаан станц баригдах юм бол энэ салхины станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой. Яагаад гэвэл салхи ихтэй үед усаа харамтлуулна. За салхи бага хэрэглээ ихтэй үед усан цахилгаан станц ажилуулад энэ усан цахилгаан станц, салхин цахилгаан станц гэж хоорондоо хоршиж ажилладаг ийм туршлага байгаа. Тийм учраас одоо Монголын эрчим хүчний систем ачааллыг тохируулах чадал гэж байгаа. Тийм бол зайлшгүй шаардлагатай. Тийм учраас цаашдаа Игийн голын усан цахилгаан станц, өшөө цаашдаа ч гэсэн ийм усан цахилгаан станцыг бас нэлээд хэдийг барьж ашиглах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. За танд баярлалаа. Ярилцлага өгсөнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байлаа. За баярлалаа.